Эё! За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр цоо шингэн цуврал бичлэгийг эхлүүлэхэд бэлэн болоод байна. За ямар нэгэн бичлэг юу гэхээр хэдүүлээ Монголын бүх гомингуудыг туршиж үзэх болно. Хэдүүлээ хамгийн ихний гомингоор болохоор жин юм цэнхэр уудтай энэ гомиг идэж үзье. За тэгээд энэ гомигийн дүрмийн нэг унших юм бол хийх аргыг унших юм бол 500 мг ус. Тэгээд мэдээж гомингоо илээ ногоог нь хийлээ. Тэгээд жоохон буцлаглаа. Тэгээд булчин харин хоёр дахь арга нь болохоор гомингоо өөштэй зүгээр аяганд юм уу савнд ингээ хийлээ. Тэгээд бүх амтгчуудыг хийлээ 480 мг ус хийлээ. Тэргүүлээ шууд микровейвд пижид 8 минут халахад юм болчт юм байна. Уг нь. Тэгээд хэлүүлээ болохоор яг сурсан аргаараа буцалгаж хийнэ. Би бол гэхдээ яг үндэ бол 500 мг-аар бол хийхгүй тэрнээс бүр багаар нь хийн. Ер нь бол жоохон шүл багтай байхад нэг амтлагч нь бүр нэг гой санагдаад байдаг. За тэгээд бол яг гомиг бол оргиор нийтэнд ямар илүү дутуу амтлагч байхгүй ямар нэг нэмэлт юм хийхгүйгээр яг гомиг оргиор нь нийтээд тэгээд 10-аас хэдэн оноо өгөх үү үнэлнэ. За тэгээд жин амнаа доктор юм хоёр амтлагч байна. Нэг нь ногоо, нэг нь мэдээж өөр нь тусаа амтлагч нь. Тэгээ манайд гомиг идэхдээ ерөөхдөө бол нэг 27 хоногт нэг удаа ч юм уу, нэг бол сардаа нэг удаа ч юм уу тий. Энэ гомиг бол тэгж идэж байгаараа тэгвэл та нарын ходоод ч нэлээ мүү. Тийм болохоор гомиг бол ер нь бол баг хэрэглээрээ одоо энэ контент бол 2-7 хоногт нэг л удаа яагаад гэвэл тий. Мэдээж эрүүл мэндийн талаас бодох юм бол хэдүүлээ 2-7 хоногт нэг л удаа гомиг идэж зүг шүү. Тэгээ ер нь бол одоо гэрээ хоол идээд тэгээд гоё хаяа нэг автай мэдмэр чи юм нэг гоё мэдмэр санагдаж штэ тэр үедээ нэг сайн гоё автуулс болохгүй штэ. Вау, за гомигийн хардаг байдал болон үнэр нь бол янзтай. Та нар гэхдээ яг намайг тоогоноос идэж байгаа гайхаж байгаа. Ер нь бол би бол нэг тоогоноос нь идвэл илүү амттай гэж боддог. Жохоо яг ийм байж байгаад ингээд аяг руу ихээр жохоо амтнаа алдагдаад байдаг гэх юм уу. Ер нь бол олон жил гомиг зөвлөмжөөс гэх юм. Яг надад бол тэгж амттай. Яг ингэж байж байгаад аяг руу ингэж мэдэх юм бол арай нэг өөр амттай. Яг тоогоноос нэг гэж идэх юм бол бас нэг арай нэг өөр амттай байдаг. Тэр яг нэг эрүүл мэндийн талаас нь яг аль нь зүг гэдгээс мэдгүй байна л да. Гэтэ ер нь бол надад ингэж идэхээр нэг арай нэг юм амттай санагдаад байдаг. За жин раманы гомь нь бол надад бол үнэхээр таалагдж байна. Гомь нь бол үнэхээр таалагдж байна. За одоо шүлийг авсан л та. Оо. Гоё юм тийм үү? Оо вау. Гой амар гоё юм тийм. Шүл нь бол амар таалагдж байна. Ваа, за ер нь бол жин раман бол амар таалж байна. Тэгэхээр айгүй их гомтой юм байна. Одоо нэг удаа зарим нэг гомь 30 бол нэг гомь нь бол нэг жоохон бага байдаг шүү дээ. Энэ л жин раман болохоор ийм дөрвөлжин ийм хэлбэртэй байдаг болохоор гомь надад бол амар их санагдаж байна. Ингээ харангууд нүдэл нилээ их харагдаж байна. Тэгээс ер нь бичлэгэн дээр харуулсан бол би яг харахгүй аягнаас идэх хэрэгтэй байна. Одоо таард яг үндэ бол юу ч харагдахгүй байгаа юм биш үү? Зүгээр яг тогоо харагдаад тэгээд тогооноос би яж бүр ингэж хийж байгаа болохоор таард яг үндэ юу ч харагдахгүй юм байна. Таард амар урамгүй байх та. За би энүүд биш үү? Гомиг жоо ревю хийх юм бол
Ерөөд бол халуун ногоо нэг хідүү юм бол энэ яг болох юм байна. Шүлэн нь бол айгүй гоё юм те. Тэгээ халуун ногоо ер нь баг байхгүй. Айгүй баг байвал бүр маш баг юм байна. Шүлэн дээр бол би 10-аас 9 өгнө. Тэгээд гомн дээр болохоор би 10-аас 10-ыг өгнө. Яг харахгүй их гомнтой тэгээд ийм ийм гоё гом байна. Нэг айгүй дагуу гом байна. Тэгээд би гомн дээр бол 10-аас 10, шүлэн дээр бол 10-аас 9-ийг өглөө. Яг л би нэг халуун ногоотой мэддүү болохоор энэ бол надад амар таалагдлаа. Халуун ногоо над чиг ингэж баг идэх хүнд бол үнэхээр гоё юм байна. Тэгээ яг нийтээрнийх юм бол би 10-аас 9, 10-2 өглөө. Юу нэг тийм таалагдсангүй юу тийм ногоонууд нь нэг тэгж гоё таалагдсангүй. Ийм сонь ногоонууд нь зүгээр нэг тийм сонь таалагдсангүй. Тэгээ газ дараагийн гомгийн ревювийг ямар гом байхыг доор комментс бичээрэй. Тэгээ би тэндээс нь харж агаад гом гоо шийдээ.